Хөдөө талбын малаар дүүрэн, хөвчийн ойн ангаар бүрэн, хөрсөн дороо эрднэр ариун, хүний хэрэгцээг зам хангасан, яндаж болдгүй далай шиг яасан баян нутаг бай, ямар их хөв заягаар бид нар эзэн болж дөрвөө гэж гэгэн сайхан дуулал байсан. Энэ бол дашцэггүй цэнгээгой шүлэг. Яг энэ шүлгэнд таацах эрхэм сайхан нутаг болвол Дундгой аймгийн Сайхан Овоо сумын нутаг, Сайхан Овоо сумын зан олон минь мөн биднэ. Дундгой аймгийн Сайхан Овоо сум 100 жил. Ер нь бол 100 жилийн хугацаа гэдэг бол урт хугацаа юм шиг мөртлөө бүхэлдэн энэ орон нутгийн хувьд аваад үзэх юм бол бас зөвхөн нэг засаг захиргааны нэгжийн байгуулагдсан нэг мөчлөг юм. Өөрөөр хэлбэл одоо 100 жилээс өмнө хэдэн мянган жил өөр тэр эртний хүмүүс энэ Монголын хувь нутгаар нутаглаж энд хэзээгээр одоо засаг захиргааны нэгж үүсгэхээс өмнө л одоо амьдарч байсан ийм орон нутаг. Тийм учраас бол одоо маш эртний түүхтэй. Одоо тэрний улмөрч одоо манай энэ цагтын ууланд эртний хүмүүсийн сүг зураг, зурсан сүг зураг, одоо эртний хүмүүс амьдарч байсан ноён хөрөнгө агуй гэх мэт одоо эдэлгийн түүхийн дурсгалт газрууд байдаг. Өнгийн голын уснаас өгөөдөө хаан ууж байсан, ундаалж байсан түүх бий. Энэний гихч бол Өнгийн голын хөвөн дээр байгаа Шаазан хотын тойр, тэндээс одоо болтол Хятад Шаазангийн хэлтэрхий хагархай тэр үеийн дурсгал олддог ийм аргин юутай газар. Энэ бол Өгөөдөө хааны цуслан байсан уу, өвлжөө байсан уу ийм газар. Өгөөдөө хааны байгуулсан 4 сая үйл дотор одоо нэг худаг гаргасан гээд өртөө байгуулсан гээд одоо тэр өртөө зам гэдэг маань яг тэр Өгөөдөө хааны ордны хойгуур ингээд зураагаад харагдаж байдаг. Манай Төвөрөг багийн нутаг дээр өртөө ус гэж байж лээ. Ийшээ яваад судлахлаар замын ус, өртөө ус гэдээ бас байдаг юм байлээ. Тэгээд тэр дугуй дэрснүүд бол нэг 10 км яваад өртөө тэр тийм нэртэй усууд нь бол нэг хоногийн газар юм уу 30 км ч юм уу тийм зайтай. За дээрс бол нэг 10 км-ийн зайтай тийм дэрснүүд тааралдаж үерэн. Хөнгөрний үед гэтэл энд одоо 24 аймгийн зонхилогчид Онг голын сав газар 4 үйлдвэрлэлийн тайлах цахилгаан гол тахилгуудаа үлдэхдээ энд үлдэж байсаг сурвалжчдад тодорхой байж байдаг тийм ээ. Их эзэн Чингис хааны Алтан ургийн 26 дахь үе Батмүх Даян хааны хүүг Гэрсэнчэн Жайлархан Тайжин удам Сонон ванчиг Түшэт гүнээс залгаад Түшэт хан аймгийн Говь Түшээ гүний хушууна цаасанд нэртэй цааз данстай явсаар Монгол төрийн нэр зүтгэлтэн Түшээгүн хошоован чагдаржав. Түүний хүү хошуу засаг ламцүрэнгийн үе хүртэх 300-аад жилд түүхэнд мөрөөлдөх түмэнд түгээх алдартай нутаг орон болж хөрөгдсөөр 1923 онд золгожээ. Тухайн үед Дэлгэр хангаа уулын хошууг 25 сум болгон задалж Чингис хааны үеэс улбаатай арвтын системийг ашиглан 10 өрхөөр нэг арвтыг үүсгэн ахлагч томилон 15 арвт буюу 150 өрхөөр нэг сум үүсгэсний нэг нь Сайхан Овоо сум юм аа. 1923 онд байгуулах Палан гэдэг анхны дарга бий болсон байна. Тэгээд тэр хүн бол малтай хөрөнгөтэй бас гайгүй одоо скет хүн байсан бол та. Тэгээд тэр хүн хаана үүж явна сум тэнд нүүж явдаг. Сум бол ерөөсөө өвөл нэг тэнд, хавар тэнд, 100 тэнд. Тэгээ энэний үхтэй зэрэг бол нөгөө Палан даргын хаа явна тэнд л явж яадаг. Тэгээд тэр үед нь ухаандаа одоо тэр чин галчтай, нярвтай
бичээчтэй ингээд бүхэл бүтэн сум явж байгаа шүү дээ. 3 4 гэртээ. Тэгэл тэнцээ одоо паланг бах тэнд үлжиж байна гэхээр л тэнд үлжөн дээр нь байж байгаа. Тэнд хүн зорж очиж одоо хэрэг явдлаа шийдүүлдэг байх жишээт ийм хөдөлгөөнтэй бол явсан байгаа. 10 жил нүүсэн байгаа. Тэгж явж байгаад энэ одоогийн байралтай байгаа, сайхан болсон байралтай байгаа ангийн одоо хатан хошуу гэдэг газар ангийн голын хөвөндөр энэ сайхан сарвал дэмж дээр суурьсан. Тэрнээс хойш бол сум одоо нэлээд сайхан хөгжөөд дэвжээд ингээ явсан. 1928 онд засаг захиргааны өөрчлөлтийг дахин хийхдээ 10 орхиор нэг хэсэг үүсгэж байсныг 20 өрх болгож 20 дотроо бол 20-ны даргаыг 20 өрхийн даргаыг сонгож тамилж бас энэ чинь одоо анхтаа засаг захиргааны анхан шатны нэгж одоогийнхоор багийн эхлэл тавигдсан байдаг юм байлээ. Одоогороо нэг хүмүүсийн ам дэмцэн яриа байдаг шүү дээ. Нэг хороо 20 дээгүүр орж ажил хөөцөлднөө гэд. Тэр үг одоо бол тухайн үеэс гаралтай ийм үг. Сайхан уусан бол байгуулагдсанаас хойш одоо нэлийн одоо их тийм дэвшилттэй энэ Монголын бусад сумнуудыг манлайлсан байдалтай ажиллаж исэн юм сум юм байна лээ. Мал сүргэн сайн өсгсөн түүхэд тэр үед одоо ноос, ноолуур, арис шир бүх юм тушаадаг байсан биз дээ. Тэр юмнуудаа сайн хийсэн учраас Монголын одоо тэр үед байгуулагдсан 300-аас сум байсан юм уу? Тэр сумдуудаас эхний хоёрт ороод 1943 онд Монголын сайд нарын зөвлөл гэж байсан байгаа. Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн одоо хүндэт үнэмлэх гэдгээ шагнуулсан байна. 1963 оноос 73 он хүртэл гэдэг баха тэр хооронд бол тэмээгээ өсгөөд тэгээд одоо түмэн тэмээний баяр хийгээд тэгээд тэмээ өсгөж бас одоо том шагнал авсан байна. Тэрний үгтэй зэрэг бол мөнгөн товхтой зандан буйл. Тэр бол тэр үедээ ховор шагнал байхгүй. 1977 онд тэр үеийн намын төв хороо сайд нарын зөвлөл, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл, Монголын залуучуудын эвлэлийн төв хороо гэсэн дөрвөн байгууллагын шилжиж явдаг туг дипломтой авсан байна. Тэгээд 4,000 төгрөг дагалж ирж ирсэн гэж. Тэр одоо 1975 оны 4,000 төгрөг гэдэг бол асар том юм байхгүй сумд. Одоо би сая бол улстай тэргүүлж ирсэн ярьлаа. Тэгвэл тэрнээс хойш бол аймагтаа бол 86 оныг дуустал эхний 5 байраас салааг өгч ярьд юм байна. 100 дамнан өртөөсөн түүхэн замналд нутгийн зон олон ман лайлан урагшилсаар идүүгээ цахим 100-ч түүх уламжлал соёл занзаншлаа умарталгүй онгийн 3 хийт хэмээх халдарсан их хийдийн тойроос авшиг жанлаа хүртсээр байна. Энергийн их төв онгийн хийдийг худагтлам, иш дон хүндөв, түүний шав барилам дамцэг торжнаар 1760-аас 1810 оны хооронд бариулсан нь сүсгтэн олныг эрдэм соёл шашин төр урлаг ухааны их замд хөтөлсөөр өдөө цагт Дундгой аймгийн 9 гайхамшигын нэгээр нэрлэгдсэн юм байна. Тэр одоо энэ сууж байгаа энэ бол онгийн голны дээд хийд буюу Барин ламын Гүндэ Жамбаалын хийд. Тэгээд энэ 17 дугуйтай хийд байсан. Энэ бол Новч мэргэн ноён хотогт гэгэнтэн бол Барин ламыг урд энтгэхт ном үзээд эрэхт нь бол энэ хийд орныг эхлүүлж хамгийн түрүүн дээр баруунтай найдингийн дугуйн барьж эхэлсэн байсан. Тэгээд лам морилж ирснээс хойш бол энэ хийдээ өргөжүүлээд одоо 17 дугуйтай ийм хийд орон байсан. Урд талынх нь болохоор Хотогт ламын хийд. Энэ дээр бол 9 дугуйтай. Эндээс урагшаа 17 км толготойгоо зэрэг хошуу хурлын хийд гэж байсан. Хошуу тэр нь болохоор манай говь түшээгүүнээ хошууны төв хийд нь тэнд байсан. Тэнд болохоор 80 тохой майдэртай байсан. Тэгээ тэнд болохоор энэ хошууны хамбаа нь болохоор энэ Номч мэргэн ноён хотогт бол энэ говь түшээгүүнээ хошууныхаа хамбалаа маань байсан. Тэгээ тэндээ очиж хуралдаа суудаг. Баруун юун дээр болохоор Луванжил бурхан нэг ийм босоо игоор бүтээсэн сайхан ингээд онгийн гол руугаа голынхаа усанд толжсон тийм бурхан байлаа. Баруун урт талын одоо 3 шашир дээр тэр бурхан шаширгээ тэн дээр болохоор наашаага 2 хийдрүүгээ харсан цагаан шүхүүр бурхан байдаг. Энэ хийд орноо хэл амнаас хамгаалсан. Энэ дунд шашир ингээд дөрвөлжин шашир гэдэг ийм 3 үетэй. Сайхан уугны сүм хийдүүд хотогт хуйлгаадуудаараа их алдартай. Өнөөдрийн гандан төвчлэн хийдийн даалам, бямжууга Монголын бурхан шашинтны гол имийг бариа явж байгаа хүн нь одоо гандангийн 2 дахь юм байл шүү дээ. Ийм хүн нь сайхан уугны хүн байна гэхэд бодохоор оюуны ямар их өндөр потенциал байна. Ерөөлч гэлэг болсонгаа манай хийдийн лам байсан. 100-ны манлаа уртын дуушин дорждоггүй буур нь одоо тэр байна. Энэ хийдийн лам байсан. Гэх мэтлэн бол энэ номын мэрэгэ төрөн гарч ирсэн. Энэ эрдэнтэн лам нар төрдгийг чинь гол юу нь бол энэ
хорон нутгийн их адис чанлав ихтэй эрчим энерги хүчтэй ийм сайхан уян шиг аюутай газар байна гэж хэлсэн. Тэрүүгээрээ ч одоо ч ямар ч хүн ирсэн хүн бол дахиж эргэж ирнэ. Энэ ямар сайхан орн ба гэж сүзэг төрдөг ийм орн. Энэ сүм хийдэн байхгүй ч гэсэн газар л усна ингэж тэр улсуудын сэтгэлийг татаж байна гэдэг бол энэ цаанаасаа тийм адис чанлав ихтэй тэр сайчууд номын мөрөг төрөн орсон ийм орн байгаамаа. Бол манай аав жишээлх юм бол тэнд 5 настайгаас орж шавлаад тэгээ том тэр маармбуудын шав болоод тэгээ манер бол тэнцээгээс отож болсон. Одоо хүнэлтэй. Тэгээд энэ 3 хийдийн одоо хамгийн сүүлийн отож гэж тэр би одоо тусна аавынхаа тухай ном бичсэн баг. Боджийн дам бозор гэж гавж байсан. 1000 ламтай байсан том хийдийн бүх толгой лам нар гавж нар бүгд буудулсан. Өмнө говьт очоод 3 сайхан уулын тэнд одоо тодорхой цэг нь байдаг. Би очиж үзэж иргэд тойрч одоо сүргэж явсан. Ганцхан миний аав бол буудуулаагүй өөрөө амьд гарцсан түүхтэй. Яагаад буудуулаагүй амьд гарцсан гэхээр нэгдүгээрт бол хүний амийг аварсан хүнийг төр өршөөдөг гэж ном бичсэн аавынхаа тухай. Тэгэхээр хүний амийг аварсан учраас тэр нь амьд нь орсон нэгдүгээрт. Хоёрдугаарт өөрөө шазруун омглон одоо тийм одоо бол капризник гэх юм уу тийм зантай хүн байсан. Тэр нь амьд нь орсон. Яагаад орсон гэхээр тэгтээ дөрөв цугцсан лам нар нь бүгд буудуулж байгаа учраас хамгийн залуу лам байсан учраас нөгөө жадны шарх их даасан. Жадалдаг байсан байл да 602 он тэгээд цус гоожол явдаг. Жадлын хоёулоор ингээд цус гоож идэг байсан гэж ярьдаг. Нүдэнд харагдал ярьдаг байсан. Тэгээд тэр одоо юмыг залуу байсан учраас даагаад хоёрдугаарт нь эмч байсан учраас шүлс мүс юмараа эмчлээд энэ тэнд байгаа хүн туугаа явж явах хооронд тэр ургамалч нь одоо говийн ургамалч бүгд юм байхгүй. Тэрнээс шүүрч аваад жажлал тэгэл эндээ шархантаа түрхэл идгээд байсан. Тэгээ 90 оноос одоо цаг сайхан болж хийд орон сэргэж энэ манай Эрдэмтэн мэрэгэн өвгөн багш нар маань энэ хийд орноо нэгээд манай Данжилана зүүнэд миний багшийг цагаан бандгаа гэж лам байсан. Цагаан бандгаа багш маань энэ хийдийг бол энэ найдан багшийн орыг залгамжилсан одоо сүүлчийн найдан лам нь байсан. Манай хийд бол цорж ламаа найдан гэж зөөсөн газар. Тэгээд найдан ламаар нь миний багш тэгээд унзат ламаар нь зурхаач содногоо гэх мэтлэг олон сайхан өвгөн лам нар маань энэ хурл байгаа нээгээд хурлаа хорсон тэгтэн анхлан бид хоёр лам болж хоёр жоохон банд энэ өвгчүүдийн дэргэд бас хань вараа болж энэ хурлыг нээлтэж байсан. Миний бие бол 2002 оноос эхэлж энэ орон хийдийг цаашид өргөжлөн одоо хамламаар томилогдоод ингээд ажиллаж эхэлсэн. Сүм дугнаас янзлж хорломоо нээж яхад манай гэгэнтэн багш маань одоо өмнөгийн цогцсон самд одоо төрж исэн байдаг юм байна лээ. Би өөрөө 2002 онд төрсөн. Тэгээ анх далаа багшаас 2011 онд за хийдийн лам, за гандан тэгшлийн хийдийн лам нар, идгаа жинс лацгийн лам нар анх гэрт ирж 9 настай байхад одоо баригрын цанхлах дамцууд ирж 4-р дүр гэсэн далаа багшийн бичгтэй, тамхтай ирээд за тэгээ 9 наснаас хойш одоо өдийгөр 21 настай тэгээд 12 3 жил лам за хувилгааны нэр зүгээ шавлаа сууж энэ. Тэг анх тодороод өмнөх дүрийнхаа одоо хийдэр одоо анх лам хувцсан өмсөж түүгж угаалга үлдээд үсээ осулдсан газар. Багшийг одоо тодорсноос хойш л одоо бас энэ орон хийд эзэнтэй боллоо гэж биний хувьд их баярлж. Одоо нэг нуруунд дарс нэлээ ачаа одоо авсан мэттэй бас санагдаж байж лээ. Тэгээд жил болгон ч гэдэг юм уу одоо багштайгаа байнга дуулж ингэж багштай мөргөж явах бол үнэхээр одоо энэ ясанд одоо тохиолдох одоо бас сайхан завшаам бас хувь тохиол гэж одоо ойлгож явдаг. Одоогоор миний энэ сууж байгаа энэ хад за тэгээ энэ хуучин байшин тойр бол за анхан дүүрийн баригрын цанхлах дамцууд гэж нэгдүгээр дүүрийн одоо сүм хийд дугуун буюу одоо яг энэ газар маань өөрөө өвлийн одоо лавран байсан дээр үеийн төр байгаамаа. Тэгээ яг энэ хад бол түүх намтан дээр бол энийг хатан дээрээ 20 хэдэн бот номыг зохион төрөн гаргаж ирсэн
энэ их сайхан газар байгаамаа. Одоо гэгэнтний хүний хувь зохиол гэдэг бол одоо агуу хүйс. Тийм учраас одоо гэгэнтэнтэй байна гэдэг нь бидний одоо том хувь заяа юм аа. Ангийн хийдээс наашлаад төгөргийн хийдийг бид нар ярих ёстой болно. За төгөргийн хийд бол өнөө болтол балдан сахиусан алдаагүй залсаар хэлсэн ахиж болсон ийм ариун дагшин орон газар. Балдан сахиусыг одоо тэр Түнжээ үгэн гэдэг лам хүн авч үлдчихсэн юм. Тэгээд тэр Түнжээ үгэн маань авч үлдээл нот түрэл жал байж байгаа. Тэгээд энэ нутагтаа цараа тэгээд байр савчныг тэмнэ захиргаал дээр чадаа тийм юу байсангүй ш. Тэгээд сумандаа байж нэг модон гэрмэрт байж байгаа. Тэгээд алдагдчихсан манай сахиусч. Тэгэл ард түмнийх одоо сахиус одоо үртээх ард түмний хөсөлтөөр одоо ийм сайхан сахиусыг ахиж бүтээгээд тэгээ 17 онд энд сая ард түмнийхээ юугаар тусламжаар ийм сайхан дугна босгоод тэгээ байсавтаа болоод ингээд байршуулад бол сахиус маань балдан сам сахиус тэгээ ногоон дээр их байна. Одоо өвчин зовлон азар тэрэг хамгаал тухайд шин цагаан дээр их байна. Ажил төрлүүдтэй хийний үед тийм гурван сахиустай байна. За энэ төгөргийн хийдэд миний одоо энэ алтан аваг болсон дам гэдэг өвгөн Багя дам гэдэг Ирживацаг кинонд бол би бас Багягийн дүрийг мөнхөлхийг бодож Багя гэж өвгөн гардаг юм. Багя минь төгөргийн хийдийн даалан байсан 1937 онд хамгийн сүүлд төгжээд гарсан хүн бол Багя байгаа юм. За тэгээд 37 онд Махан сахал Юндэн гэдэг хүнд баригдаад одоо хатаастай банцан дээр сууж байцаагдж байсан ийм гуниг түүх байдаг. Тэгэхээр манай сая ховоо сумыг, манай төгөргийн жасыг, за ангийн 3 хийдийг улаан хөвсгөлийн гар хөл бас дайралгүй өнгөрсөнгүй төвөөж нурааж орхисныг өнөөдөр ангийн 3 хийдийн гуниг туур билээхэн нотолж байдаг юм аа. Усны тунгалаг он гижийн нутгийнхан амжилт бүтээлийн эзэн алдар хүндтэй хүмүүсээр түүхийн аль ч үед улс орондоо хийгээд дэлхийд данслагдан нэрээд урсах сар байна. Галх Монгол даяар алдартай бүгдийн хүрээнд өргөдөн ёол өргөж байсан домогтой гэлэг болсон 100 малдаа уртын дууч дорж давг. Уран зураач цэмбэл доржгээд сайхан овоогийн суу бэлэгтнүүд соёлын их түүчийг төм түгээсэн гавьяатай. Өнөө цагийн сэхэтнүүдийг эрдмийн өргөлт хөтөлсөн нэгт зурган хүмүүжүүлэгч Илжээгийн шавийн шавнар төр нийгмийн зүтгэлтэн эрдэнтэн доктор болж их орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. Үүний дотор ард түмнийх нь бичил хөрөг хадгалаастай гэдэг шиг сайхан овоочууд үр хүүхэд залуу хойч үедээ арга байлгаа хослуулан шингээснээр шинжлэх ухаан чин зүүнд оюун ухаанаараа уралдан өгсөөр байна. Агуу хэрдэмтэн соён гэгэрүүлэгч барин хамт амцагд орж стан сонтоо их янзан багш цэмбэлд орж минжүүргээд олон одоо том сэхэтнүүдийг төрүүлж гарсан жинхэнэ уул усны далдартай ухаант нөлгийн нутаг юм аа. Төр нийгмийн зүтгэлтэн хүмүүс маш их төрсөн юм онцлогтой сон. 1924 онд Монгол улс анхныхаа үндсэн хуулийг баталсан. Энэ анхны үндсэн хууль батлахад манай сайхаваа сумыг байрлуулсан 3 дахь даргал юм байлаа л дээ өгөөрэй хөвөл. Цэнгиний жамтав гээд тэр хүн болохтой зэрэг бол 1924 оны үндсэн хууль батлахад оролцсон. Анхны одоо үндсэн хуулийг баталсан гавьяатай одоо депутат аймгийн 3 засаг дарга төрсөн. Норвегийн Чагнаа гээд хүн аймгийн засаг даргаар ажилласан. Байгаль орчны гавьяатай ажилтан ийм мундаг одоо хүн байлаа. Би мэрэгжлийн өвлж бас усчуулагч болсон хүн. Тэр хүнээ бахархаж явдаг хүн.
Тэгээ би дараагаар нь тэр хүний дараагаар 2 дахь өөрөөр хэлбэл сайхан угаас төрсэн аймгийн засаг дараагаар ажилласан хүн. За миний ажлаа би дараа нь Сумьягийн Сүхбаатар гэдэг дундуугийн сайхан овоогийн хүүхдэд хүлээлгэж өгч байсан. Эх орны 2 дугаар дан гэдэгт дундуугийг байгуулж 19 настай байгуулчаад тэгээ 19 настай ард түмнийхэн хувийн бэлгэлийг хүргэж Оросд 42 онд явж яваад ирсэн. Төв хорооны дараа Сүрэн зөв гэдэг хүнтэйгээ би Севстловскийн фронт гэж хамгийн хүнд гардан байлдаж байсан. Тэр үдэнд бас ташиж явган ташил хийж бас нэг орёморёгийн авчил байсан. Автомат гэдгийг буугаад бөтвүүрээд нэг 7-8 хонд. Сталингой гэдэг хүнтэй нэг уулзаж байж бас тэр хүний сэтгэлийг нэг сонссоо. Тэг. Сайхан өнөр цаахан өгөлж байна. Монгол ард түмэн миний зүрх сэтгэлийг татаад нөхрийг ядрах цаг түүний чанар танигддаг гэд Сталин гэдэг хүн тэгж хэлж байсан юм аа. Тэр миний санаанд байж л байна. Миний тэр үед явж яасан юм бүгдээр өнөөсгөл миний чэжд байдгийг. Би ёр мартадаггүй юм. 5 наснаас эхлээд мал чойн хургаан хариул гамчиг шуурганд 6 хантай гэртээ 40 хэдэн ботгоо хийж ондроод амидрүүл амид гарч байсан би. Миний сайхан гавья миний зүтгэлийг одоо нам засгаас их үзэж хараад Ахмад Дайчин гэдгийг өндөр насандаа авлаа. Улсын сайн малчин гэдэг алдрыг 18 наснаас авсан. Гавраг малчин гэдгийг. Миний сүлд эх орны танд бэлэг хөргөж ард түмний бэлгийг гардууж явж өгч бас гар буй орж явсан гавьяагаар одоо Оросын хамгийн дээд тэндэг гэдгийг одоо Баатрын тэндэг дэлхийн авраг гэдэг шагналыг хүртсэн. Гавьяат одоо улсууд бол их олон төрсөн. Тухайлах юм бол Монгол улсын анхны одоо гавьяач жүжигчин Жигзүүн Дорждав гэдэг хүн энэ ангийн гол төрсөн. Зуунд дурсагдах 108 уртын дууг ноотолж үлдээсэн тэр гавьяаг хийсэн хүний үр одоо хүүхэд гэдгээрээ бид нар нэрийг хэлэхдээ бахархаж суудаг. Уртын дуу маань энэхэн үеэр дуусчих гэж өвөмөн их санаа зовдөг байсан. Тэгээд энэ 18 аймгаас одоо дуучдыг шалгаруулсан байгаа. Хамгийн анхны шавь нь одоо ардын жүжигчин Норов Банцдгаа нэргүү ардын жүжигчин Чимэцээ болон бусад алдартангууд бат төмөр тэгээд ардын жүжигчин Төвшин жаргал гэдэг эдгээр одоо дуучдын шавь нарыг одоо төрүүлж бий болгоод маань их үүрэг барил гүйцэтгэсэн байгаа. Тийм учраас энэ Доржтав сан гэдгийг манай одоо аав ээж маань байхдаа 100 жилийн ойн одоо арга хэмжээнд нь бид нар сангийг байгуулсан байгаа. Сангийн үйл ажиллагааны гол зорилт маань бол энэ уртын дууг цаашд одоо Монгол улс төдийгүй дэлхийд одоо дэлгэрүүлэх эний гайхамшигыг одоо шинжлэх ухааны үндсэлтэйгээр одоо дэлгэрүүлэх гэдэг энэ ажлыг бид нар цаашд уламжлая гэсэн явуулах гэсэн үйл ажиллагаатай л байгаа. Би болохоор одоо мундаг алдартай дуучин одоо Дорждав байхаа одоо шавийнхан Норов Банцдаг байна. Одоо шавь нь тэгэхээр одоо шавийнхан шавь гэж явах юм уу? Яах юм те. Алдар дуучин Дорждавгийн нэрмж Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр гэдэг маань энэ сайхан алдартны өв соёлыг цааш нь үргэлжлүүлэн одоо түгээн дэлгэрүүлэх, олон шавь нарыг төрүүлэхийн төлөө бид нар үйл хэрэгэн гүйцэтгүүлж явна. 108 алдарт уртын дуучин Монгол улсын гавьяач жүжигчин Жигзүүн Дорждавгийг төрүүлсэн сайхан овоо нутгийн зон олондон мөн олон алдартнуудыг, авиаснуудыг төрүүлсэн энэ сайхан нутгийн ард олондон 100 жилийнхаа ог тэмдэглэж байгаа явдалд нь хүн талархал дэвшүүлж Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын нийт уран бүтээлчид, ажилчид
уран бүтээлч хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс 100 жилийн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье. Сайхан аваа нутаг гэдэг бол олон алдартнуудыг төрүүлэн гаргасан юм сайхан нутаг байгаа. Түүний нэг нь бол миний өвөө болох Бүгд найрамд Монгол Ард улсын авраг малчин хэмээх цодыг 1984 онд бүрдэж байсан Жижа гэж сайхан буура байсан. Миний ээж Дундгой аймгийн сайхан овоо сумын банкны салбарт насаараа ажилласан Минжима гэж сайхан бүсгүй байсныг Дундгой аймгийн сайхан овоо сумын ард иргэд бүгд хөгшин залуугүй бүгд мэднэ гэж боддог. Сайхан овоо сумын унган иргэн миний ээж аав даваа хүү ээж аав маань даваа хүү ээж маань сумья гэд хоёр хүн сайхан овоо сумын Стамбул мал аж ахуй эрхэлж сумынхаа бүтээн байгуулсан оролцож байсан ийм ахмад буурлууд байлаа. Би бол нутгаасаа одоо Эрдэм номын мөр хөөхөр гарсан олон 10 сэхэтнүүдийн нэгэн төлөөлөгч эдүүгээ би Мандал ухамс компанийн захирлаар одоо хүртэл ажиллаж байна. Өнгийн голын эрэг дээр өсч өндийч тэр голын усанд умбод сэнгэж явж өдий цэрэг төрсөн нутаг орноор бахархаж байдгийн хувьд одоо гол нэр бүтээгдэхүүнүүдээ би одоо манай хамтолон он гэдэг нэр өгч олон одоо уралдаан үсгэсэн худалдаанд он гэдэг бүтээгдэхүүн олон одоо шагналыг авч байсан ийм түүхэн гавьяатай имээрэн би бахархаж байдаг хүн. Манай ээж сумынхаа 90 жилийн гойд соёолон морины байг одоо хүүхдүүдтэйгээ хамтарч нийлж байлж байсан. Мөн энэ үед хулсан таяг гэмэх их алдарт хурдан хөлгийг хөшөөг босгоход манай ээж бас гар үе оролцож мөнгө хандив өгч байсан. Одоо ээжийнхээ энэ буянтай үлсийг үргэлжлүүлж бид сумынхаа 100 жилийн ойгоор их насны морийн одоо баялахаар бид одоо хөрөнгө мөнгөө босгоод баяр дотоод шагнал гардуулах одоо баяр төвчөө бид одоо хүлээж байна. Манай модоо хувь болохоор одоо нөгөө улс даяар одоо таарцсан. Тэгээ би одоо өдий зэрэгтэй одоо ингээд яг нэг аавынхаа энэ сайхан хийдэг бүтээдэг юм надаа маш их нөлөөлсөн болоо л би. Тэгээ эдрийнхээ буйнд тэгээ би одоо аавынхаа буйнд нутаг орныхаа буйнд би өдий зэрэгтэй явж байна гэж би баян тэгж санаж явдیں۔ Би тэгэл одоо би ингээд дондоо эндээ одоо ажиллаж амьдарч байсан ч гэсэн одоо миний нүдэнд одоо байнга л миний онгийн гол одоо тэгэл тэр бүрцэг хайрхан сэнжит тэгэл урагшаан замбаг хайрхан хийдий уул маань төгөрг хайрхан маань ерөөсөө байнга л одоо тэр хүний сэтгэлд бол уяатай байд юм бил. Би тэгээ тэрүүгээр явчихад омогшиж явчихад ерөөсөө хүмүүс ерөөсөө нутагтайгаа холбоотой байд юм бэ. Би тэ гойдоо би ер нь нутгийн бараг харахлаар л миний хоолой зингэрэл нүднээс нь өлмс гардыг шүү дээ. 8 онд миний алдрыг тэмдэглэж манай Дундгой сайхан тахилагтай аваа босгож өрөө. Бүх сумдынхаа тахилагтай уулын чулуугаж босгож өрөөд. Тэгээ тэр жил миний аваан дээр өцсөн залуу цолгорж залуу хөгшүүд улсын цол аваад улсын цолтой хөгшүүд нь цолоон баталсан. Намайг тэр аваан дээр гаргахаар бороо оруулдаг аваа гэж нутгийг ярьдаг. За манай сайхан аваанаас бол одоо нэлээд сайхан ахмад настай харваачид нэлээд байсан. Одоо нэртэй улсууд байсан. Одоо жолооч чандсан, Дондөр жанчуу, Жанжин Сүхбаатар тэгээд одоо бас сайхан харваачид их байлаа. Би одоо хүүхэд байхдаа тэднийг харж шохоорхож байсан. Тэгээд улсын цол авсандаа энэ нутгаас одоо Монгол улсын гарамгай мэргийн цолыг анх хэлж авсан байгаа. Би одоо их төлөх баяртай байна. Эртээр үедээ бол хулсан таяг гэж алдартай морь бас олон сайхан хөрвүүлж байсан. Одоо эзэн Сэндгэж аймгийн алдарт буура байгаа. Хулсан таягийн хөшөө бас манай сайхан авааны морийн хөтөл дээр сундрилж байдаг. Би Ганбаатартайгаа инквер найзтайгаа аймгийн алдарт байж ойдог байх. Аавтайгаа би Сүхбаатар аймаг руу явж байна. Хордоо өгчлээ одоо бас нутагтаа хурд авчирээ. Нутаг усныхандаа хурд хуваалцъя гэдэг утгаар хатуу авчирсан гүүнүүд, үрээнүүд авчираа. Тэгээ тэр амжилтаараа хоёр авчирсан урдуудаараа би улс бүсээс хайрыг төрөө олныг авч одоо нутаг усныхаа аавынхаа удмынхаа нэрийг гаргаад 2016 онд аймгийн алдарт
Уяач гэдэг ихэм цолыг хүртээд явж байна. Тэгээ хүүдээ бас баярлж явдаг. Яагаад гэвэл аахата төс нутагт амжилт гаргаж яваад баярлж явдаг. Нутгийн дунд бас их баярлж явдаг. Өмнө үг талаас нь дэмжиж өдөө зэрэгтэй явж чадна. Дэлхийн байгаль орчны шагнал гэж нэгснээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Байгаль орчны дээд шагнал гэж хамгийн дээд шагнал гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Голдмын сангаас олгодог Golden Prize гэж шагнал гэдэг. Ямар учиртай шагнал вэ гэхээр байдгийн байна. Тэрийг үл ихтэй юус огт мэдээгүй. Ямар учиртай шагнал вэ гэхээр одоо ингээд бид нар шиг ингээд зүтгэж байгаа усууд ингээд судлаад ажиглаад явж идэг. Гэхдээ нөгөө хүн мэдэхгүй. Ерөн шагнал тодорхойлж өмөрж байгаа огт мэдэхгүй. Шал өөр зарчим л та. Тэгээд 3 жилд яг тууштай тэр ажил нь ингээд тогтвортой үнэхээр сэтгэлээсээ явж байгаа эсэхийг хэмжиж юм байна л л. Та бүхний дэмжлэгт үнэхээр талархаж байна. Түүнчлэн бидний тэмцлийн бүхий л замын туршид биднийг дэмжиж ирсэн өөрийн гэр бүлийнхэн хамтран зүтгэсэн хөдөлгөөний гишүүд Азийн сан зэрэг олон орон байгуулах хүмүүст чин сэтгэлээсээ талархаж явдгаан илэрхийлэхийг хүсэж байна. Бидний монголчууд зөвхөн өөрийн газар нутгийг хамгаалах төдий бус их дэлхийн аюулгүй цэвэр байгаль орчны төлөө тэмцэх үүргийг бас давхар авч яваа. Монгол улс байгалийн цэвэр усны ихээхэн том их усүрдээр баярлдгийн хувьд монголчууд бид хүн төрлөختний өмнө их дэлхийн өмнө онцгой үүрэгтэй гэж бодож байна. Очиж авахд бол тэр шингэлэг авахд бол Аз гэ твэн дуудуулаа. Тэгээд Монгол гэ дуусаан дуудуулах гарч авахд бол маш соёны сайхан мэдрэмт төрж ирсэн л да. Бүгд бүтэн твэн төлөөж тийм үү дэлхийн дээд шагналыг авч байна гэдэг бол бас л сайхан урам зориг өргөсөн юм байт юм байл. Дараагийнх нь болохоор 2008 онд National Geographic гэж Америкийн газар зүйн хүрээлэнгийн судалгааны югаар бас нэг 11 хүнд олгосон жил тэр жил 11 хүнд олгосон шагналыг бас тэрний нэрмж шагналыг бас авч ирсэн л да. 2001-ноос хойш өнөөдрийг хүртэл 22 жил 23 дахь жил дээр бид нар яг энэ нутагтайгаан голтойгоо үлдэхин төлөө хичээж чармаас ийм л он жилүүд байлаа да. Одоо өнгөрсөн бонороо сувн үрж байгаа гэдгээр тийм үү? Зөөрөөр бол тий. Өөрөөр хэлбэл бид нар голоон байхгүй болгочоо тасдуулчихад араас нь хөдөлгөөн болоод явлаа шүү дээ. Тийм биш бүр ухтууж мэдээд тэгээд сэрэмжлээд хамгаалаад энэ нутаг оронтойгоо байдаг ийм хойш үе байхын тулд яах вэ гэж ярилцаад онгол эколог сурах хүч гэдгийг боловсруулж эхэлсэн. Тэгээд онголынхын дагуу байгаа 22 мянган хүүхдүүдэд ерөнхий боловсрол сургуулийн хүүхдүүдэд орж эхэлсэн. Тэгээ 2007 онд бид нар эхнийхээ сурах хүчийг онгол эколог гэдэг сурах хүчийг 3 сурах хүчийг баг дунд ахлах ангийн сурах хүчийг гаргаад 2 сумд эхэлж явж байгаад нөгөө сумдууд маань амжилттай болоод туршиж байгаа юм л та. Дахиад их өргөн хүрээнд явуулах шаардлагатай гэдгийг мэдгдсэн учраас хэрэгцээтэй юм гэдэг мэдгдсэн учраас дахиад онгол нүүдэлчин соёл гэдэг сурах хүчийг гаргаад 2009 оног одоо голын дагуу байгаа бүх сургуулиудад орж байгаа л да. Тусгай сурах хүч гэсэн. Одоо бид төгөрг хайрхнаа хамгаалан бас тэмцэж байгаа ийм тэмцэгчдийн нэг бүрдүүлж энэ намар бол 2 удаа төгөрг хайрхандаа очиж сайхаваа сумандаа очиж хүн зөндөө бас учир явдлыг яриулсан. Төгөрг хайрхан бол олон төмний шүтэн хайрхан. Энэ хайрхныг бол хизээч хүрд зэйтүү хүргэж болохгүй ийм дагшин газар шүү. Урагшаа хараад уйлд суугаа өлөн чоны шинжтэй уул гэж шиндсэн байдаг. Хаяа бэлдэн төрсөн охид үсгүйчүүд царай сайхан зүс гойлог дөрдөг гэж ингэж ярьдаг ийм бэлэгтэй уулаа. Зүгээр яваад өнгөрч байгаа хүн гадны хүн өдрөө очиход бол яасан ч уйдахтай юм, яасан ч өвснөгөө муутай тачир хайш газар дандаа салхи тавьж явах юм, дандаа шороо хийсч байх юм гэж боддог байж магадгүй. Гэтэл тэр чинь тэнд дас сурсан хүмүүстэй бол чинь салхины хүртэл сайхан байдэн штэ. Говийн салхи мэлх чинь ногоо цагаан ургацсан сайхан цаг дэлгэрсэн сайхан цагт бол таана хүмүүс анхлаад намар бол гоё шүү дээ. Айрын цагаан үнэртэй, адууны хомоол үнэртэй гоё шүү дээ манай говьч.
хайн дүнгийн хангай нурууны их уусаас их авч тэнүүн говийг зорин урсах номын цэнхэр онг голынхаа хөвөөнд сайхан овоочууд таан хүмүүл аг Монгол улс хялган тэмээн хөх ургасан элбэг соргог бэлчээртэй Эрдэнэт мал сүргээ уламжлалт ухаанаар өсгөн ашиг шимийн хүртэн ажиллаж байна. Өнөө цагт улмөрн бүдгэлсэн соёлын бие тусуу болох гүүний үрс гаргах. Тэмээ хомнох инг ахуулах ёсыг ард түмний ухаанаар хадгалан үлдээж үр хойчтой уламжлуулсаар нүүдэлчин түмэн тэр дундаа говь нутгийн ахуй соёл занзаашлыг дэлхийд гайхуулж аж амьдралаараа үлгэрдэн хосгүй үнэт өвөө тээж яваа энэ цагийн малчин түмэн. Бариада Дашторовын айраг, Содомдаржаагийн айраг, Дампазрын айраг, Огтор оршихын айраг гэж хэлэхдээ үнэр нь сэнхийж арааны шүс ам дүүрдгийг нутгийн ард түмэн хуучилж онцог уюуртэй одоогийн хэллэгээр нутгийн брендийг үүсгэж иржээ. Угаарч урам нутгийн цагаан эдэний ам түгээр өгүүлшгүй сайхан байдаг нь тарчигхан өвстэйч таан хүмүүлээр дүүрэн говь нутгийн бэлчээрийн ургуулын шин тэжээлтэй нягт уйлдаатай гэдэг. Хүн зуны сэтгэл урсгал ус шигэ тунгалаг, хүч хөдөлмөр нь онгийн хийчгээ энергитэй. Ухаан нь уудам тал шигэ тэнүүн сайхан овоочуудын гар хэлсэн нийлсэн энэ их үйлсийн үр шинээр гагцгүй сайхан овоон айраг цагаан эдэг амсах гэсэн холоорын аянчин гीचний хөл эргэх дөрвөн улирдын алиндж үл тасарна. Энэ сайхан нутагта ардчлал хүмүүнлэг нийгмийн эс ширхэг болсоор сум орноо улс аймгийн жишг болгох, сумдаа сайхан амьдрах хүсэл мөрөөдөлтэйгээр шин цагийн охид залуус малаж хуугаа өвлөн явна. Би 6 хүүхэдтэй. Тэгээ манай 6 хүүхдийн маань том хүү маань Тэрвш гэдэг аймгийн сайн малчин. 2 дахь хүү маань бас малчин, сумын алдарт уяач. Малын буйнаар би өдий нэр хүндтэй нам засагтаа үлүүж яваа хөө. Залуучууд жоохон малаас жоохон хальширч байна. Хальшихгүй л орон нутаг бэлчээр усан хамгаалаад мал дагсан хүн ам тосно гэж үний юм шиг байгаа юм. Мал байж ижил бидний амьдрал сайхан байна дээ, тийм ээ. 1950 онд энэ хангарт төрөөл тэгэл өдөө утал энэ нутагтаа аж амьдрал сууж байна да. Тэгээд 73 оноос хойш энэ 73 онд энэ төгсөнтэй нэг айл хүн болоод өдөр 8 хүүхэд гаргаад тэгэл энтэй амьдарч байна да. Манай нутаг сайхан. Тэгээд нутгийн ард түмэнд нийтэд нь баярын мэнд хүргье. Миний аав Цэрэнсан дижид авахтаа Цэрэнсан бог гэдэг хүн байсан. Миний ээжийг болохоор ламын дижиддэг. Би гайхдаг гэсэн ямар сони би дижидгэд бас л учиртай л авг юм болоо да гэж боддог гэсэн. Тэгээд манай аав ярихтаа хэлдэг гэсэн. Чамайг 1 сартаа байхад манай хотын айл болсон юм аа. Чи тэр Дундгуй аймгийн сайхан улс сумын Гизэгт гэдэг газар төрсөн шүү гэж надад хэлж ирсэн. Тэгээ тийм учраас би сая нутгийн зөвлөлийн хүмүүстэйгээ уулзлаа. Надад сэтгэл маш өндөр байсан. Тэгээд дахиад л ямар ч байсан 100 жилийн ойдоо гоё хувцас өмсөөд ээж аавдаа аавыгаа дурсаад сайхан очиндоо гэж яар тэсэн яран хүлээж байгаа. Сайхан аваг Дундговын Швейцар гэд нэрлэдэг. Өнөхөр одоо онгийн гол тэр сайхан уул хаттай газар, ус урмалтай газар манай жуулчид их ирдэг. За сум орныхон бусад аймгийнхан ч их ирдэг. 1989 онд манай амралтын газар нэгдэлчин малчтын амралт нэртэй анги байгуулагдаад аав ээж маань ажиллаж байгаад 90 оноос хойш ховчлаар аваад тэгээд цааш нь үргэлжлүүлээ одоо гэр буудал нэртэй бас жуулчин аваад ингээ явуулж байна. Тэгээ бид тэр чинь урагшаан дэмил тэнэдсэн чинь аав ээж маань малчин болоод хөдөө гараад тэгээд дуудсан байхгүй эргээд өө орсууд тэнэд байна энд. Шаардлагатай орсууд яваад нөгөө. Тэгсэн нөгөө жуулч эхэлж байсан. Тэгээд энэ гол энэ нөгөө баазууд байхгүй голын захтай бүр нэг машинууд ирээл буучна. Тэрвэл майхан бариад буучдаг. Тэр энэ орсууд гэж яриад байгаа аавч хоёр болохоор орсууд тэнэд байна. Хүрээд тэр. Тэгэл яг 96 онд ирээл тэрнээс хойш бид хоёр эндээс ерөөсөө. Тэгэл тэр нэг машин нь
одоо 4-5 болж ирээл заримдаа автобус энэ ирээд буучна голын зах дээр. Тэгэл ерөөсөө бол тасраагүй. Одоо 3 он чи баг 10 жилийн өмнө иржсэн гэл одоо уржигдэр гэхэд тэр нэг Франц, Итали үлээ нэг Итали үг. Монгол хэлтэй. Бүр монгол болцсон. Тэр чи 10 жилийн өмнө иржсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхэд л одоо 10-20 өмнө дагуулад ирж байгаа. Тэгээд эргээ. Одоо дахиад би 10 жилийн дараа ирнэ гэж явж ирлээ. Сайхан Овоо сумын нутагт 1986 оноос эхлээд модыг тармилжуулах ажил явж эхэлсэн байт юм билээ. Сүүл аймгийн байгаль орчны газрын дарга болсон Базарван дарга гэдэг байгаа. За мөн Гамбат гэдэг санхүүч байгаа. Нэгтлэн бодогч. Энэ хүмүүс Булган аймгийн Баян нуур сумаас мянган ширхэг чацаргнууд авчирч голын дагуу тармилжуулсан юм билээ. Говь хангаа гэхгүй л энэ чацарган гэдэг бол ер нь бол ямар ч мод бол ургадаг юм байна. Ус шимтэл байх юм бол ургадаг юм байна гэж л ойлголттой байгаа. Хүн болгонд одоо үлгэр жишээ болол тарьж байна. Бургас янзын ургаж байна. Одоо голын цаадлаараа нийл энэ бид нар өөрсдөө тариагүй мөрчлөнгөө энэ сайхан бургасны маань одоо үр нийл гараад ирсэн байна. Одоо би бас ингээд хамгаалах гээл хашаа түгчих гээл бэлдээл малаас хамгаалах гээл байж байна да. Энэ үйлсэд бол сайхан овоочууд бүгдээрээ оролцох ёстой. Мод бол ус шимж ургадаг ч гэсэн агаар болоод эргэж ус болж буудаг ийм буянтай хэдэ. Мод бол тэнгэр газрыг холбодог тийм хамгийн нандин ногоон сувраг юм шүү гэж хэлмээр байна. Ингээд сайхан овоо минь сая ногоон суврагтай болохын үлзийтэй ирүүл өргөж байна. Манай нутгийн зөвлөл бол 2001 оны 2 сарын 16-нд аймгийн засаг даргаар ажиллаж байсан Чандаман даргаар ахлуулсан тийм баг өрөлтхөн анх үүсгэн байгуулагдсан. Нутгийн зөвлөл бол одоо Улаанбаатар хотод сайхан оноос гаралтай иргэдийг Улаанбаатар хотод одоо ажиллаж байгаа иргэдийг сум орон нутагтай нь холбож ажиллах тийм үүрэгтэй байгууллага. Манай 100 жилийн хойд бид нэг хандивын тоглолт зохион байгууллаа. Сая 6 сарын 3-нд зохион байгуулад амжилттай боллоо. Тэгээд одоо энэ хандивын бүх төрлийн хүнд бид нутгийн зөвлөл бие бүрэлдэхүүнээр оролцож байгаа. Бүгд хандив одоо цуглуулах үйл хэрэгт бүгдээрэнд нь оролцож явж байна. Эх орны өнцөг болон гадаадад ажиллаж амьдарч байгаа манай сайхан овоо сумын огшилтой болон сайхан овоо сумын төлөө сэтгэл нь одоо зүрхэн цохилж байдаг тэр хүмүүстэй сум орон нутаг үүсч байгуулагдсны 100 жилийн том тэгшүүн халуун мэндийг хүргье. Дундгой аймгийн нутгийн зөвлөл маань нэг төвхтэй ойгоор аль болох одоо санхүүгийн хувьд одоо ямар тусал дэмжлэг байх вэ? Энэ талаараа мөн төвхтэй ойд маань одоо юу хэрэгтэй одоо яах вэ? Итгэв санаачлаг гаргаж одоо энэ 12 хүн маань одоо нэлээд ууггүй хөдөлмөрлж ажиллаж байгаа. За цаашд ч гэсэн одоо ганц энэ ой болоод одоо нутгийн зөвлөл байгуулагдаад ингээл байх биш. Ер нь цаашдаа бол одоо нутгийн зөвлөлийн маань тэргүүлэгчд сум орон нутгийнхаа төлөө ядаж нэг жилд нэг бодтой сайхан ажлын төлөө нэлээд итгэв санаачлаг гарган ажиллана гэж бодож байгаа. Сайхан овоо сум нэгэн зүүнний босхийг алхаж хүн ард нь хөгж инх хөсгөө хөтөлсөөр түүхэн шинчиллийн даваад өгсөн шинчиллийн зүүнийг эхлүүлж байна. Бидний өвлөж үлдээсэн эх орон, газар нутаг, өв соёл, ёс заншил, хэл, хөдөлмөр бүтээл бол үеийн үед үрийн үрд та нарын өмч юм шүү. Ийм учраас та бүхэн хайрлаж, хамгаалж, үр удамдаа хойч үедээ дамжуулан өвлүүлж яваарай гэдгийг хүсье өрөөё. Бүх ахмадуудынхаа мөнөөс сумынхаа 100 жилийн ойн баярын мэнд төргөө сайн сайхныг хүсье өрөөё. Зуун жилийн түүхийг бүтээлцэж нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байсан үеийн ахмад албан хаагчид сэхэтэн малчид иргэд та бүхэндээ сум байгуулагдсны түүхт 100 жилийн он баярын мэндийг өргөн дэвшүүлье. Бид 100 настай буурал баруун цэгмэд дугаатайгаан 100 жилийнхээ угтах
ийм хувь заяатай хүмүүс юм байна. 100 жилийн хойно хүрээнд сайхан уус сумын маань ард иргэд бас нэлээд олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж зохион байгуулж байгаа. 23 онд боловсролын хүртээмжийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэйгээ холбоотойгоор 300 хүүхдийн сургуулийг шинээр ашиглалтанд хүлээж авсан байгаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталж өгсөн орон нутгийн хөгжлийн сангийн 110 сая төгрөгөөр гэрэлтүүлгийн ажлыг зохион байгуулсан байна. Томьёо орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 15 сая төгрөгийн гэрэлтүүлгийн ажлыг захын хорооллуудаа тавьж хүлээж авлаа. Мөн сүүлийн 2 жил одоо 3000 гаруй модыг одоо тариалж төрнийг ургуулж байна. За мөн хүүхдийн тоглоомын талбайг 100 сая төгрөгөөр тохижуулж байна. 100 жилийн ойг одоо тэмдэглэж байгаа нийт сонголондоо бүгдээрэнд нь баяр наадмын мэндийг хүргье. Сайхан сум тэртех 1923 онд дарга нарийн бичиг зарлаг гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 бор гэртэйгээр үүсгэн байгуулагдж байсан бол өдөөгүй засаг даргын хамгийн газар иргэдийн төлөөлөгчдийн хурал, сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн төв, соёлын төв, цаг ур, холбоо гэсэн төрлийн үйлчлэгээний байгууллагатайгаар үйлчлэх ажиллагаагаа маш өргөн дэлгэр ажиллуулан явагдаж байна. Энэ түүхэн ойд засаг даргаар томилогдсон ажилласан энэ хугацаанд сайхан сумын хамгийн газар та бүхнийхээ тэгш ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байна. Та бүхэн минь түүхэн ойдоо үргэлжлэн ирж Дэнч хотод сайхан наадаж дэлгэр сайхан зууны баяр хөөртэйгээр тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэж байна.